Сайн байцгаана уу? Эстив Актамаас эрхлэн гаргаж буй YouTube подкаст эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн эхний зочноор үндэсний 5 одтой багш, Актамийн тодод үзэсгэлэнт багш Юмжирмаа багш маань оролцохоор хүрэлцэн ирээд байна. Та сайн байна уу? Сайн явж ирсэн үү багшаа? За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За Юмжирмаа багшийн хувьд болохоор STV Актами одоо үндэсний 5 одтой сургагч багшаар ажилладаг ийм багш байгаа. Тэгээ та өөрийгөө товчхон танилцуулна уу? YouTube подкастыг үзэж байгаа нийт үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Баяр Магна Юмжирмаа гэдэг. Би Булган аймгийн Сэлэнг суманд төрж, тэр одоо сумдаа ерөнхий боловсролын сургуулиуд дүүргээд дараа нь Монгол Улсын их сургуульд бакалавр магистрийн зэрэгээ хамгаалсан. Одоо бас докторт суралцж байгаа. Доктороор суралцж байгаа. За 10 гаруй жил нэг байгаль орчин аялал жуулчлалын чиглэлээр ажилласан туршлагатай. За сүүлийн 5 жил бол орон нутгатаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, за орон нутгийнхаа одоо хөгжил цэцгэлтэнд яаж одоо үйлдвэрлэл үйлчлэгийг сайжруулах, нэмэгдүүлэх үү гэдэг чиглэлээр илүү ажилласан. За одоо бол сая 2024 оны сонгуулиар аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлаар сонгогдоод ажиллаад явж байна. За Юмжирмаа багшийн хувьд болохоор өнөөдрийн бит хоёрын ер нь ярилцах сэдв бол хувь хүний үнэт зүйл гэсэн сэдвийг талаар ярилцахаар бэлдсэн байгаа. Тэгээд ер нь багшаа яг өнөөдөр үнэт зүйл гэж нэрлэх ойлголт ер нь танд яг ямар утга учиртай санагддаг вэ? Үнэт зүйл гэж ер нь яг таныхаар яг ер нь юу вэ? Хувь хүний үнэт зүйл гэж. За манай одоо Актам 2021 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд анх бол Актамынхаа одоо сургагч багшийн хөтөлбөр тамрагдаад багшилж исэн. Бид нэр анхны төгсөгчүүд. Тэгээд тэр үед ингээд цаашаа ер нь ямар агуулгаар нийгэмд одоо төвчилхийн, гэрэл нэмхийн, хувь нэмрээ оруулахын, оюуны хөрөнгө оруулалт хийх гэдэг асуулт мэдээж тулгарч ирсэн. Тэгээд би бяцхан түүх хуваалцах юм бол сургалтандаа сууж дуусчаад ерөөдөө хүний амьдралын цаг хугацаа гэдэг чинь юм хязгаартай. Тэгэхээр сургагч багшаар би ер нь ажиллах боломжтой эсхийг ингээд жоохон эргэлзээ төрөөд гэж. Эргэлзээ маань юунаас төрөөд байгаа юм гэхээр цаг хугацаа хязгаартай гэдэг нь өдөрт 24 цаг л байгаа. Тэгэхээр тэр цагаас ингээд маш олон хэсэг рүү ингээд хуваагаад магадгүй үр дүн гарахгүй байх магадлалтай тийм. Тэгэхээр ер нь багш гэдгийг мэргэжлэр ингээд ажиллаад явхад чадах нь уу? За энэ дээр би ер нь тохирох юм уу? Хувь хүний маань одоо онцлог нийцэх юм уу энэ төр гэдэг асуултуудад хариулахын тулд яг төгснөөгөө бараг 1-2 хоногийн дараа ч илүү тэр карьер хөгжлийн төв дээр юм төлбөртэй IQ-гийн тест ажиллаж байна. Тэр IQ-гийн тест маш олон чиглэлээр намайг уншиж дүгнж гаргаж ирдэг тийм. Одоо тэгээ тэрэн дээр нэг хэсэг нь болохоор юу гэдэг юм гэхээр танд ямар мэргэжил одоо тохиромжтой вэ гэдэг. Тэгээ нэгдүгээр тал намайг хуульч, хоёр тал баг юмж, гурав тал багш болно гэсэн. Тэгээд айргийн гуравт багш гэдэг одоо мэргэжил багтаж байгаа учраас одоо багшлахаар шийдсэн. За шийдэхдээ бид нар ч ингээд сэдвээ сонгоно те ер нь аль чиглэлээр ажиллах уу гэж багш болгоо өөр өөрийнхөө онцлогоор сургалт мэдээллүүдийг ингээд нийгэмд хүргэж явж байгаа. Тэгэхээр тэрэн дээр үнэт зүйл гэдэг сэдв одоо ер нь их өөртөөгөө ойрхон байлгаж сонгох гэж сонгож ирсэн. Тэгэхээр хувь хүний үнэт зүйл гэдэг маань ер нь цаашлаад хаа хүрэх юм бэ? Яагаад хүн үнэт зүйлтэй байх юм бэ гэдэг асуулт. Та одоо яг манай STV Актам буюу Монголын Социал демократ залуучуудын Актамын үндэсний гих тодтголтой 5 одтой одоо гендерийн хувьд хамгаалах ганц эмэгтэй багш. Тэгээ таныг одоо яг энэ эрхэм алдарт ер нь үндэсний гих тодтголд таныг одоо хүргэсэн багш болоход яг ямар үнэт зүйл ер нь таныг хөтлсөн гэж та боддог вэ? За багш нь түрүү хэлсэн би одоо жишээ нийшээ ингээд өөрийнхөө амьдралын цаг хугацааг зарах уу гэдэг. Тэгээ надад бол цаг хугацаа гэдэг үнэт зүйл маш чухал байдаг. За бид нар ингээд нийгэмд ямарваа нэгэн ажил үүргийг гүйцэтгээд ажиллаад хөдөлмөрлөөд ингээд явж идэг. Гэхдээ яг хүний амьдралд юу их чухал юм бэ гэдэг асуулт байгаа. Юу их чухал байгаа. Тэгэхээр тэрэн дээр надад гэр бүл гэдэг үнэт зүйл маш чухал. Тэгээд цаг хугацаа гэдгийг бас яриад байгаа тийм. Ингээд үзэхээр би одоо гэр бүлдээ одоо магадгүй ээжийнхээ үлийг 7 хоног тасралтгүй барьж өгсөн бол ачийн хариулна гэдгийг л үгүй байдаг. Гэхдээ ингээд нийгмийн идэвхтэй ч юм уу олон төсөл хөтөлбөр тамрагдаал, ажиллаал, яваал, сургалт юмд ингээд яваад байдаг. Тэгэхээр
ийшээ орох уугүй юу гэдгийг шийдсэн. Тэгээ орохоор шийдсэн. Тэгэхээр яагаад үндэсний гэдэг тодтголтой багшийн нэгээр бас ингэж ажиллаж байгаа вэ гэхээр ер нь уйхгүй одоо энэ академийнхаа үндсэн эрхэм зорилго алсын хараад уяад за тэрэнд хүрэхэд багш болгоны оролцоо чухлаа гэдэг дээр үндэслэж за тэгэхээр манай академид хандж байгаа сургалт авахыг хүсэж байгаа орон нутагт баг тэ сум аймаг гэдэг энэ хэмжээнд хүрч ажиллахын тулд бол нэг ч одоо сургалтаас санал тавьсан сургалтаас татгалзаагүй тий үнэтэй үнэгүй төлбөртэй төлбөргүй одоо ингээд чатгаараа өөрийнхөө хэмжээнд тухайн цаг хугацаанд ингэж орж явсан буюу тууштай үнэцүүл гэдэг мал энэ төвшөнд хүргэсэн. Гайхалтай баярлалаа багштай. За ер нь багшаа яг та энэ үнэт зүйл гэдэг сэдвээр ер нь ингээд анх тэ та багш болох ингээд өөрийгөө сориод ингээд ер нь гарч ирсэн байна шүү дээ. Яг энэ үнэт зүйл гэдэг сэдвийг барьж авах их шалтгаан яг сэтлэн таньдаас юу байсан бэ? Одоо өчнөө олон сэдв биш үү? Жишээлбэл та одоо яг хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан гэж байна те. Тэгээд магадгүй одоо мэдээж танд олон сэдв байдаг, олон одоо сургалтууд ордог. Тэгтээ илүү таны голчилж ярьдаг сэдв чинь үнэт зүйл гэдэг сэдв байдаг те. Яагаад энэ сэдвийг ер нь анх авсан бэ? Ямар сэтлэр ер нь энэ сэдвтэй холбогдчихв та? Ер нь бол хүн их өөртөөгөө ойрхон зүйлийг гарц гаргалгаа шийдэлтэйгээр бас ярьдаг. За ярьдаг гэдэг нь нөгөө сургалтаа удирдан чиглүүлдэг гэсэн үг тийм. Ингээ харахаар манай академи ч өөрөө хувь хүний хөгжлийг дэмжсэн, тэг боожуулсан, чадахжуулсан академи. Тэгэхээр хувь хүн маань өөрөө үнэт зүйл гэдэг энэ зүйлийг ойлгосны дараа өсөлт төвлөдөг, дэвшдэг, хөгждөг. Тэгэхээр манай академийн зорилго нь өөрөө хувь хүнийг хөгжүүлэх, дэвшүүлэх байхгүй. Тэгээ маркетинг менежмент хийх биш ч гэдэм үү те. За тэгэхээр энэ яг хувь хүн ямар байх хэрэгтэй юм бэ гэдэг дээр би өөрөө аягүй их бяцлагдаг. Яг хувь хүн ямар байх хэрэгтэй юм? Монгол залуучууд ямар байх хэрэгтэй юм? Монгол залуучуудын үзэл баримтлал ямар байх хэрэгтэй юм те. Тэгэхээр яг энэ сэдв маань бол илүү юм тайлалтай. Тийм учраас сонгосон. Окей. Бас айгүй тийм өөр өнцөг шиг байна аа. Тий. Ер нь үнэт зүйл гэхээр ер нь таны амьдралын тий бас хамгийн чухал тийм одоо зүгээр мэдээж олон үнэт зүйл байгаа ба. Гэхдээ тэр дундаас та одоо 3 чухал үнэт зүйлээ бас бидэнтэй хуваалцах болох уу? Ер нь бол үнэт зүйл дээр маш олон үнэт зүйл ба хүн болгоо харилцаа адилгүй үнэт зүйлтэй. Гэхдээ дунджаар нэг хүн 20 гаруй үнэт зүйлтэй байдаг гэж. Магадгүй ингээд зулаа 3 үнэт зүйлтэй, амжирмаа 5 үнэт зүйлтэй, өөр одоо дулмаа ч юм уу, цогтоо ч юм уу те энэ хүмүүс ингээд 10, 15, 20, 50 үнэт зүйлтэйгээ ингээд хуваагаад дундчлагаар нэг 20 гаруй үнэт зүйл байдаг юм. За багш нь хичээлээ заахтаа юу заадیں гэхээр 3 үнэт зүйлийг ингээд ирэмби ихэнд тавьдаг. Тэр 8-наас эрүүл мэнд цаг хугацаа. Тэгтээ багшийн хувьд угаасаа цагс хугацааныхаа үн цэнийг бол би өөрөө илүү одоо ингээ минут хормоор нь зөв зүйл зарцуулах гэж те үр дүнтэй байлгах гэж ингэдэг зарчимтай. За тэгэхээр би одоо чухал одоо ирэмбэд тооцох эхний 3 үнэт зүйл төр бол амнаас эрүүл мэнд гэр бүл гэсэн 3 үнэт зүйлийг нэрлэнэ. Таны энэ мэдээч хэрэг одоо үнэт зүйлийг те хамгийн хүчтэй төлөвшүүлсэн хүн одоо тий эсвэл тий нөлөөлөл ер нь юу байсан бэ? Надад одоо тий ер нь За би ер нь л ээжигээ л гэж боддог. Тий. Ээжигээ гэхдээ манай ээж намайг ер нь зааж чиглүүлээгүй. Зүргээ өөрөөр мөн байлгаж, тий өөрөөр маань шийдвэр гаргуулж, өөрөөрөө байх боломжийг олгож, тэгээ ямар нэгэн алдаа гарахад намайг зэмлэж байгаагүй. Миний ямар нэгэн шийдвэрт нөлөөлж байгаагүй. Миний ямар нэгэн одоо зүйлд оролцож байгаагүй. Тэгээд нөгөө өөрөөрөө өөрийгөө бүтээх боломжийг олгосон гэдэг. Тэгээд би нэг хөтөлбөрт хамрагдж байгаад юм Харвардын одоо юм хөгжүүлэх хөтөлбөр гэдэг тэр нь ингээд хүнийг өөрөөр нь байлгах, өөрөө шийдвэр гаргах, өөрөө амьдрах эрхийг олгох те. Бид нар ч одоо ингээд дийлэгтэй харах юм бол хүүгийнхээ амьдралд оролцоод байдаг, охиныхоо амьдралд оролцоод байдаг. Тэгээд эхнэр нөхөрт нь ямар нэгэн байдлаар дүгнэлт хийгээд байдаг. Ингээд байгаа юм биш үү, тэгээд байгаа юм биш үү, ингүүл яадаг, тэгэж явал яадаг ингээд.
Тэгээд тэр нэг хөтөлбөр тамрагдаа бид нэр 3 4 өдөр ингээд тасралтгүй суралцаа, дасгал ажиллаад ингэж яхад хамгийн сүүлийн өдөр одоо хөтөлбөрийн тайлал явахад хүн ер нь хин нэгний нөлөөнд биш өөрөөрөө шийдвэр гаргаж амьдрах нь одоо амьдарч байгаа утга учиртай нийцэх юм а гэсэн юм тайлал хийхэд миний ингээ хоолоо жоохон зангирж исэн. Тэгээд тэр нь яаж байгаа юм гэхээр одоо би ингээ нэг жоохон хүүхд мөхтийг бол ингээ загнчих гал идэх байхгүй юу те ингээл буруу юм хийгээд штэ болохгүй штэ ч гэдэг юм ингээ хэлчих гээл. Тэгээд ээжийнхэн төвчээрийг гайхдаг. Намайг нэг ч удаа миний бүр ингээ дурсамжинд намайг нэг ч удаа загнажсэн, буруутгажсэн, болохгүй гэж хэлжсэн. Тийм би юу ч сандаггүй өөрөөр маань байлгасан. Тэгээд яг манай ээж ингээл одоо ардын л хүүхэд штэ гэдэг шиг тий ардын хүүхэд гэдэг шиг манай ээж бол сумын төвдөл ажиллаж амьдарч байсан юм хүн. А гэхдээ манай ээжийн тэр өгсөн агуулга философи нь өөрөө энэ Харвардын боловсролын том тий систем шүү гэж хэлээгүй ч гэсэн яг тэрийг өгсөн байсан гэж би тайлсан. Тэгэхээр яг миний амьдралд хэрвээ намайг үнэт зүйлээ эрхэмэлдэг, үнэт зүйлтэй гэж харах юм бол ээж юм аа л нөлөө байна. Мэдээж одоо хүний ээж аав одоо эцэг их ээж аав гэдэг бол тий мэдээж яг бүх одоо нөгөө хүүхдийнхаа чиглүүлэгч нөгөө Харвардын боловсролыг одоо нөгөө нэг яг юу гэж хэлэхгүй ч гэсэн тий одоо яг бүх одоо эцэг эхчүүд бол хүүхдүүдтэйгээ чиглүүлэгч тийм нөлөөлөгч тийм хүмүүс байдаг тий. Тэгэхээр багшийн хувьд ер нь яг та яг өөрийнхөө энэ үнэт зүйлийг яг анх хизээ ингэж ухамсарлаж хизээ одоо хэдэн настайд ч юм уу те ямар үед ингэж ухамсарлаж өөрөө ухамсарлаж байсан бэ одоо би ер нь үнэт зүйлтэй байх хэрэгтэй юм байна. Энэ л миний үнэт зүйл шүү гэдэг юм ухамсарлах процесс яг хизээ болж исэн гэж та. За ямар ч хэлсэн гэр бүлийн маань хүмүүжил бол надаа яг ингээд өөрөөрөө амьдрах эрхийг өгсөн. Тэгээ би тэр нь маш их талархдаг. За одоо би өөрийнхөө хэмжээнд л бол баян тий амьдарч байгаа. Баян гэдэг бол мөнгөийг хэлдэг ойлголт биш. Өөрийнхоороо л амьдарч чадчих байгаа. Тэгээ гэр бүлийн хүмүүжил маань ингээ олгоод хүн ер нь явцдаа одоо би 14 жилийнхаас ол өнөөдөр өөр. Тэгээ яагаад тэрийг мэдэж хэмждэг гэхээр 14 жилийн өмнө хин нэгэнд гаргасан айш авир зан характер маань өнөөдөр надаас илаашаад эдгэрч байгаа гэдэг юм уу тий гаргадаггүй тэрийг ухамсарлаж байгаа гэхээр цаг хугацаа өөрөө хүнийг их төлөвшүүлдэг, ойлгуулдаг. Тэгээд өчигдрөөсөө өнөөдөр сайн байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр яг би одоо илүү ийм байхыг хичээдэг өөрийнхоороо. За энэ маань бол багаасаа тий. Яг би одоо жишээ нь яагаад багаасаа гэж хэлэх гээд юм хэрэг би цэцэрлэгт явж байгаагүй. Цэцэрлийн боловсрол эзэмшээгүй. Тэгээд аав ээж хоёр бол цэцэрлэгт өгсөн гэж одоо ярьдаг. Би бас жоохон үе сайн санахгүй. Тэгээд 3 өдөр тасралтгүй уйлаад тэгээд айлын хүмүүсийг цэцэрлэгт явуулахгүйсэн учраас буцаага цэцэрлэгээс гаргацсан гэдэг. Магадгүй би цэцэрлэгт явсан бол дуучин болох ч гэдэг юм уу те бүжигчин болцоо явж байгааг үгүйсэхгүй. Тэрээс хүний нэг юм хувь тайлан төөрөг гэдэг юм зурагаараа явдаг гэдэг шиг те байдаг л байх гэж боддог итгэл үнэмшилтэй. Тэгээд ингээ харахаар 10 жил байхын тэр ер нь шийдвэрийг өөрөө гаргадаг гэж хэлээд байгаа шалтгаан маань ингээд нэг юм шудрах бус юм дургу. Тэгээ ангидаа ч гэсэн ингээд ангийн урал хийхээр хажуудаа ингээд тохоогоо нийлүүлээ сууж байгаа найзыгаа чи ингээд байгаа эн чин чиний буруу ингэж болохгүй штэ гэх тээ. Одоо 10 жилийн багш маань үзэх баг. Тэгээ багш маань ингээд юм хэлэхэд яагаад та бид нарыг ингэж дүгнэж байгаа бид нар ингэсэн ингээд зайлшгүй хэлдэг. Ингээ 10 жилийн хүүхдүүд хоорондоо бас муудан сайдан гар зөрүүлэн тээ. Тэгэхэд цагдаа дээр очиод манай хамаатан ч хинч байсан энэ ингээд цогсон байхгүй энийг ингэж гинтээсэн гэ тээ. Ингээд шууд хэлцдэг. Тэгээ тэрийг маань бас багш нар маань дурсч идэг сая бид нэр сонгуулаар ярилцлаганд хийж байгаа. Тэг ингээ харахаар багш нь бол тийм шудраг бус юм дурггүй. Тэгэхээр ингээ багасаа л юм шудраг бус байж болохгүй үнэнгээрээ байх ёстой гэдэг лөө хичээж ирсэн баг гэж боддог. Тэ бас худлаа ярьж исэн үе байгаа хаа гэж хэлгээд байгаа. Та мэдээж ер нь бол манай яг академи хамгийн зарчимч тийм багш штэ та тэрүүгээрээ ч ер нь бол академида ер нь бол ингээд яг танигдсан зарчимч яс те тийм чанга хүн баггүй манай багш чи яг тэрүүгээрээ тэр нь бас өөрийн аюу чимдэг ер нь бол тийм тэгээд багштай бас бүх зүйл бас талархаж явдаг яг энэ дэлгэм бас хүмүүсийн өмнө бас хэлээ тэгээд
миний одоо асуух чаг асуулт болохоор зэрэг ер нь мэдээж юм зарчимч юм хүнээсээс асуух асуулт бас мөн үү гэж бас бодлоо л да. Гэхдээ та хизээ нэг ямар нэгэн үед те одоо хизээ нэгэн цагт өөрийнхөө үнэт зүйлийг зөрчгөөс тийм өөр аргагүй байдал төрн орж исэн үү? Тухайд одоо нөгөө нэг одоо юу гэдэг чи би үнэт зүйлдээ ер нь үнэт зүйлдээ үнэж гэсэн хэрнээ яг тийм момент таарч исэн үү гэж асуух гэдэг байхгүй юу? Зөрчгөөс өөр аргагүй байдалд орж исэн юм нөхцөл байдал нь танд гарч исэн үү? Ер нь зөрчиж исэн үү? Ер нь бол нэг сүүлийн жилүүдэд байж магадгүй гэж. Тэр нь бол заримдаа дууга байх сонголт гэсэн. Ер нь бол нөгөө хэлмээр байгаа санаагаа хэлждэг. Тэгээ юу гэж зарчимлдаг вэ гэхээр би одоо ингээд дутагдлын хажуугаар тийм бэртгчин зан гаргаад ингээд дууга өнгөрчүүл надаа хамаагүй л надаа амар ээж болно. Тэгээ гэхдээ тэр ингээд зөрчил арилахгүй бол цаашдаа нийгэмдээ айгу тийм хоруу чанартай. Тэгэхээр ингээд хилдэг. Хилсэн үгээ би буцаадаггүй. Одоо магадгүй зулаа чи ингээд байна гэж хилчүүл дараа нь би одоо зарим хүмүүс ингэдэг ч тий найз нь жоохон халтсан байхдаа хилчижээ. Уучлаарай. Өстой тий ойлгоорой гэдэг. Тэгээ монголчууд ч ярьдаг. Ер нь бол нөгөө эрүүлийн үг согтууд энэ гэж хэлдэг шүү дээ тий. Тэрэн шиг ер нь хилцэн үгнийхээ ард бол хариуцлага өөрөө үүрдэг. Ер нь бол хариуцлага үүрхээс айдаггүй. Тэ? Хилчээд одоо ингээ ардаас нь юм зөөлрүүлээ засаад би тгээгүй маа ингэсэн юм аа ойлголт нь буруу ээж энэ гэж хэлдэггүй. Тэгэхээр хэлхээс өмнө боддог. Хэлэх гэж байгаа үг л хэлдэг. Ер нь бол хэлнэ гэдэг үг л хэлдэг гэсэн тэ. Тэгэхээр яг хөө ингээд сүүлийн жилүүдэд нөгөө амьдралын ирэхээр гээд тэ та улс төрийг сонгохгүй бол сонирхгүй бол улс төр таныг сонирхно гэдэг шиг залуучууд илүү ингээд хүн болго улс төрч байхасаа гэж би бас нэг кандидат нэвтрүүлэгт ороод хэлхийг хүсчихсэн үгүй хэлжсэн. Тэгэхээр улс төрт ороод ингээд явж байгаа сүүлийн одоо 2-3 жилдээ бол зарим тохиолдолд зайлшгүй ингээд болохгүй юм дээр дууга өнгөрөөс 1-2 тохиолдол надад байдаг. Гэхдээ тэр нь хэн нэгэнд бол хор учруулаагүй. Гэхдээ дууга байх тохиолдол нь яа гэм гэхээр миний эрхийг зөрчсөн гэхээс илүүтэй нийтийн эрхийг хамгаалсан үед би дууга байдаг. Намайг ямар ч муухай үгээр доромжилж, дорд үзэж, гутааж тэ янз бүрээр хэлсэн ч би надад дуугах төвчээр бас зориг байгаа. Гэхдээ нийтээрээ юм буруу уламжлалт тогтоох, хэв маягийг шингээх тэ өвлүүлэх, даган дуурайх боломжийг олгож байгаа зүйл дээр бол дуугахыг хүсдэггүй. Тэгэхээр магадгүй сошиал дээр ч гэсэн хүмүүс зарим нь харж байгаа бах цахим орчин ч гэсэн. Зайлшгүй буруу гэж үзэж байгаа л хэлдэг. Тэгэхээр сүүлийн 1-2-3 жилд 1-2 юм дээр дууга байсан маань нөхцөлөөс ухарсан мэдрэмж өгчсэн. Тийм. Ер нь яг нэг үнэт зүйлс бас нэг амьдралын шийдвэрүүдэд бас айгу өдөр тутам бид нар ингээд нэг шийдвэрүүд гаргадаг тий. Тэгэхээр үнэт зүйлс ер нь таны амьдралд одоо шийдвэр гаргахад бас аюух нөлөөлж мэдээж хэрэг аюу тийм өндөр хувийг эзэлж ирсэн ба. Тэгээ ер нь та яг ямар юм чухал шийдвэрүүдийг тий үнэт зүйлтэй ер нь тулгуурлан гаргаж ирсэн үү? За одоо магадгүй таалагдахгүй гэж магадгүй би өөрөө шийдвэрээ гаргадаг гэж хэлээд байгаа тий. Мэдээж гэр бүлээсээ асуух зөвлөх юм байж болно. Асууж зөвлөх. Гэхдээ эцсийн шийдвэр би өөрөө гаргасан л гэдэг. Тий. Явна гэвэл явна, явахгүй гэвэл явахгүй. Оролцсон гэвэл оролцсон, оролцохгүй гэвэл оролцохгүй. Магадгүй тэр нь ажил амьдрал сонгохтой холбоотой оч шийдвэрүүд байдаг тий. Тэгэхээр ер нь шийдвэр гаргахаас өмнө бодно. Бяцлагна гэж би нэрлэдэг. Бодно. За тэгээд өөрийнхөө төвшөнд би өөрийгөө л уншиж явах хэрэгтэй гэж үздэг. Би одоо зулаа чи намайг ингэж тэгээс юу гэж бодож байна миний талаар гэж баг асуудаггүй хүнээс. Яга асуудаггүй гэхээр би энэ амьдралыг өөрөө туулна, жаргалын ч өөрөө эдлийн зовлонгийн ч өөрөө даана гэдэг шиг. Тэгэхээр өөрөө шийдвэрээ гаргахын тухайд бол нэлээ ингээд тунгааж байгаа гаргах чинь гаргасан бол надад хэцүү байсан ч би харамсдаггүй. Ер нь бол харамсахгүй гэсэн шийдвэрээ гаргадаг. Тэгэхээр үнэт зүйл хүнд юу гэдгийг гэхээр яг үнэт зүйлээ олоод за тэрийгэ зориг болоод өөрийнхөө алсын хараатай уяад тэгээ амьдраа явж байхад бол бараг харамсдаггүй. Харамсдаггүй гэдэг нь дандаа жаргалтай байсан, инээгээд ээжсэн, хөхрөөд ээжсэн, баяр жаргалаар дүүрэн байсан, халигсан цалигсан гэсэн үг биш.
Магадгүй бэрхшээлтэй тулгамдсан даван туулах шаардлагатай асуудлууд дээр харамсдаг гэсэн. Яг гэвэл би надад зулаа зөвлснөөр би тэр шийдвэрийг гаргаагүй учраас би өөрөө л яг л би өөрөө л гаргасан юм чинь тэрэн дээр надад уйлах шаардлага байхгүй тий. Тэгэхээр тэгжил одоо үнэт зүйл миний амьдралд нөлөөлдөг. Тэгэхээр үнэт зүйлээ зөв олоод ирэмблээд гаргаж чадсан хүн бол ер нь амьдралынхаа шийдвэрт харамсдаггүй. Гэхдээ надад харамсдаг 1-2 шийдвэр байдаг тий. Тэр нь магадгүй яг надаас хамаарахгүй гадаад хүчин зүйлийн нөлөөтэй ч юм уу. Магадгүй ингээд баг залуу байхын цаг хугацааны үнцнийг мэдгүй, арай дутуу мэддэг, ойлгодог, мэдэрдэг байсныг ч гэдэг юм уу. За таны бодлоор одоо манай нийгмийн хамгийн үнэт зүйл, үнэтэй зүйл те одоо нэг нийтлэг үнэт зүйлсийг ер нь та юу гэж боддог, юу гэж хардаг вэ? Одоо манай улсын нийгэмд хувь хүний үнэт зүйл хоёлаа бас нэлээд ярьлаа шүү дээ. Юмжмаа гэдэг хүний хувь хүний үнэт зүйлийг ярьлаа. Тэгэхээр одоо яг хоёлаа юм нийгмийн үнэт зүйл яг юу гэж та хардаг вэ? Ийм л дээ. Хувь хүн гэдэг чинь өөрөө нийгэм. Хувь хүн гэдэг чинь өөрөө улс орны тусгаар тогтнол. Хувь хүн гэдэг чинь өөрөө товчхондоо Монгол. Тэгэхээр нэг 5 орчим жил 5 дахь жилдээ яг энэ хувь хүний хөгжлийн сургалт ороод явж байгаа. Тэгээд миний хувь хүний үнэт зүйл гэдэг хичээл сүүлийн үед бол ингээд төрийн дулаар эхэлж байгаа. Тэгээд төрийн дулаар эхлүүлжэл хичээл ороо явчихдаг. Тэгээд сүүлд нь тайлал нь гардаг. Тэгээд багш нь юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр бид нар нийгмийг үзий ядаад байгаа. Гэтэ тэр нийгмийг бид нар бүтээж байгаа буюу бидний үнэт зүйл бүтээж байгаа. Би одоо Булган аймгийн Сэлэнг суманд ажиллаж амьдарч байсан Баяр Магна гэж хүний хүүхэд тийм Юмжирмаа гэдэг. Би хэрвээ сумынхаа төвшөнд ямар нэгэн алдаа гаргах юм бол Баяр Магнагийн охин тийм Юмжирмаа ийм байна гэдээ ярина. Алдаа дутагдал гарах юм бол тэр чинь хүмүүс айгүй их ярьдаг штэ тийм. Алдаа хамгийн их л яригддаг зүйл. За энийг ойлгомжтой айлгахын тулд алдаан дээр жишээлж байгаа. За би Булган аймгийн Сэлэнг сумаас магадгүй гараад аймаг дээр одоо ажиллаж амьдрах хавцтай ямар нэгэн зөрчил алдаа гаргалаа гэхэд Сэлэнгийнхэн гэж ярина, Ингэтийнхэн гэж ярина. Тэг Ингэтийн Юмжирмаа ч юм уу Сэлэнгийн Юмжирмаа гэж ярина. Би Булганаас гараад Улаанбаатарт ажиллаж амьдрах найзал нөхрөлдөх үедээ ямар нэгэн асуудал гарах юм бол Булганыхан ер нь тийм штэ гэж ярина. За би Улаанбаатараас олон улсад гэдэг юм уу гадагшаа гэдэг юм уу ямар нэгэн байдлаар яриад тэнд одоо хүнлэг байж чадахгүй тий хүний эрхийг дээдэлж чадахгүй хүн ясны мөн чанарт нээцэж чадахгүй алдаад дутагдал гаргалаа гэхэд монголчууд ийм юм билээ гэж хэлдэг тий. Тэгэхээр багш нь юу ч хэлэх гээд байгаа юм гэхээр ийм нэг инээдтэй ч гэх юм уу гонигтай ч гэх юм уу зүйл байдаг байхгүй. Аялал жуулчлалт болохоор ингээд жуулчид Монголд ирээд одоо ингээд орой өдөж гарах ч юм уу тий магадгүй одоо лонж баарч гэх юм уу ийм газар руу орох болоод гэхдээ юу ч ойлгохгүй Монгол соёл юмнуудыг мэдэхгүй болохоор хөтөж авдаг орчуулагч. Тэгэхээр орчуулагчаа аваад ингээд үг нь ажил хэрэгээр гэсэн үг шүү дээ тий. Тэгэнгუთ дийлэн хийх нь эмэгтэй орчуулагчд байд юм байна л да. Гайдууд нь. Тэгэхээр нэг өндөр шар нөхөр нэг эмэгтэйтэй л орой баарн ч юм орцсон явж гин гэж тий төсөөлье. Тэгэхэд нэг манай монголчууд ингээд зөрөөд өнгөрөхтэй одоо магадгүй зай талбай баг ч юм уу мөрлөлдсөн ч юм уу ямар нэгэн тохиолдол гарахад энэ одоо миний нутаг дээр намайг мөрлөдөг хиний тэргээд цоддог ч юм уу тий гар зөвлөдөг тахаардаг. За нөгөө талаараа гадаад эрэгтэй хүнтэй явж байгаа эмэгтэй хүн болгоныг гадаад хүнтэй суудсан гэж бас харж үзээ ядаж тий янз бүрээр хилүүгээр доромжилдаг ч гэдэм. Гэтэл цаана зүгээр л аялал жуулчлалын л үйлчлэгээ явагдаж байгаа жишээний тий. Тэгээ энэ маань эргээгээд яа гэхээр тэр нэг одоо зүйлийг ойлгоогүй эрэгтэй нэг юм цохимжгүй үйлдэл нь гадна тэр хүнд ингээд юм маш таагүй монгол хүний сэтгэлдлийг үлдчихэж байгаа. Ерөөсө бата энэ уу дулмаа энэ хамаагүй монгол гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр нийгмийн одоо ёс үнэт зүйл юу байх юм бэ гэдэг та асуугаад байгаа тийм. Тэгэхээр юу байх ёстой юм бэ? Тэгэхээр бид нар нийгэмлөө та яг энэ подкастыг сонсож байгаа хүн нийгмээс ямар нэгэн алдаа дутагдал байгаа гэж гомдлож байгаа бол та эхлээ өөртөө гомдмоор байна гэж хэлэх гээд байна. Хатуу ээж магадгүй. Яагаад тэгэх гээд байгаа юм гэхээр Монгол улс гэдэг чинь нэг юм бөөрийнхий гэр шиг
Тэгээ нэг юм дөрвөлжин байшин шиг хэмжээ дамжаатай юм биш байхгүй. Энэ яг 3.5 сая хүн маань л өөрөө Монгол улсыг бүрдүүлж байгаа. Тэгэхээр өнөөдөр Юмжирмаа ямар зан авир гаргаж ямар үнэт зүйлийг эрхмэлж байгаараа Монгол улсын үнэт зүйл тогтож байгаа. Тэгээ би сөрөн сургалтаа ингээд төрийн дуллаараа их шиглүүлж байгаа гэд манай Монгол хэлний үг баялаг айгүй ариун сайхан тий. Тэгээ тэрийг ингээд нэг бадаг, хоёр бадаг хүртэл сонсоход хүн ингэж омогшиж Монголоо хайрлах сэтгэл төрж идэг. Би чи Монгол хүн шүү дээ гэж бодож идэг тий. Тэгэхээр үнэт зүйлийнхаа хичээлийн өмнө хүндэтгэлтэйгээр төрийн дуул их шиглүүлдэг шалтгаан маань тэр сургалтанд суусан 300 хүн, 30 хүн, 3 хүн маань тий нэрээ би чинь Монгол улсынхаа хүчил цэцгэлтэнд юу хийж байгаа лээ? Болохгүй байгаа гэж хэлэхээсээ илүүтэй болохын төлөө би ямар үйлдэл хийсэн бэлээ? 1 минут зарцуулсан билүү гэж бодож тунгаагаасаа гэж. Тэгэхээр багш нь юу гэж хэлэх гээд байгаа гэхээр бид нар нийгмийг сайхан болгохыг хүсэж байгаа бол өөрсдөө сайхан үнэцэлтэй л болох гэсэн. Ахалтай. Та ерөн залуучуудын үнэт зүйлс өмнөх үеэс ер нь хэр өөрчлөгдөж байна гэж одоо харж байгаа. Нэг үе бодоход бас манай Монгол залуучууд бас өөр ингэс үзэл бодолтой тий. Үнэт зүйлтэй одоо бас ингээд дэлхийд танигдж байгаа гэж би харж байгаа хгүй. Тэгэхээр ер нь яг манай залуучуудын үнэт зүйлс өмнөх үеэс ер нь хэр өөрчлөгдөж байгаа гэж таны хар ер нь харж байна. За багшийн хувьд бол би ингээд нэг нийгмийн ялгаа, үе хоорондын ялгааг бол шүүмжилмээргүй байна. Нийгмийнхаа хэрэгцээ шаардлаганд хүмүүс маань тий тохирч таарч амьдарч ирсэн гэж хардаг. Яг үнэт зүйл гэдэг хичээлийг ороод явж байхад 16 настай хүн танхим сууж идэг, 66 настай хүн танхим сууж идэг. Тэгээ 66 настай хүн уйлдаг байхгүй. Би энэ үнэт зүйл гэдэг хичээлийг 16-таа сонссон бол би 50 жил гоё амьдрах байсан биш үү гэж. Тэ харамсахгүй амьдрах байсан биш үү гэж уйлдаг. Тэгэхээр юу ч хэлэх гээд байгаа юм гэхээр үнэт зүйлийг бид нар дархлаатай байлгахын тухайд бол бага боловсрлоос нь сургуулийн өмнөх боловсрлоос нь тий сургуульд нь яг тэр нэг 7 нас хүртлээр ингэж ойлгож тунгааж өөртөө өөрөмшүүлдэг тэр цаг хугацаанд нь маш мэдрэг ажиллах ёстой л гэж хардаг. Тэгэхээр тэр систем дээр бид нар мэдрэг ажиллаж чадаагүй бол ямар нэгэн ангиллаар насны болоод нийгмийн ангиллаар бид нар шүүх өөрчлөгдөж байгаа ингэж их боломжгүй. Нэг хүчин зүйл. Нөгөө хүчин зүйл нь юу юм гэхээр гэр бүлийн төлөвшил хүмүүжил гэдэг тал юм яригдана. Тэгэхээр ээж аав маань өөрөө ямар үнэт зүйлтэй байхаас хамаардаг. Одоо чинь орон нутгийн онцлогоор ингээ харах юм бол магадгүй баяр магнаа гэж хүн олон нийттэй харилцаа сайтай хэлсэн ярьсандаа хүрдэг те ийм байсан бол намайг ямар нэгэн байдлаар манай эн чинь магнагийн охин биш үү гээд те ажилд авах аав нуруутай юм чинь охин гайгүй хаач гэдэг юм уу гэдэг шиг. Тэгэхээр юу ч хэлэх гээд байгаа юм гэхээр зөвхөн боловсролын салбарт энэ бурууг өгөөд бид нэр орхичиж болохгүй хэрвээ буруутгах гэж байгаа гэж үзвэл. Тэгэхээр эцэг эхчүүд маань ч гэсэн одоо магадгүй энэ подкастыг сонсож байгаа нэр миний манай гэр бүлийн нийтийн маань үнэт зүйлхийн юу илээ яалаа. Би ч хүүхдтэй ер нь үнэт зүйл гэдэг ойлголт өгж байгаа юу? Тэ хизээ яаж ямар арга хэлбэрээр өгвөл дээр юм бэ гэдэг дээр бас тунгаах л хэрэгтэй болчиход байгаа. Ер нь та одоо хүмүүс ер нь хэрвээ ер нь үнэт зүйлээ мэддэг хүмүүс бас зөндөө байдаг тий. Үнэт зүйл гэж юу вэ гэдгээ ч ер нь бас одоо хараахан мэдээгүй тий. Мэддэггүй юм хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр хэрвээ яг хүн өөрийнхөө үнэт зүйл гэдэг юмаа сайн мэддэг бол түүний амьдрал тэр хүний амьдралд одоо хэрхэн өөрчлөгдөх вэ? Ер нь бол яаж өөрчлөгдөх вэ гэдгийг гэж бодож байна та ер нь. Одоо үнэт зүйлээ сайнараа оронгоор иргэнэ. Сайн талаараа оронгоор иргэнэ. Тэгэхээр ерөнхийдөө юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр таны гаргаж байгаа шийдвэр харамсахгүй байгаа нөхцөл нь үнэт зүйлтэй уялддаг. Та гэр бүл гэдэг үнэт зүйлтэй бол гэр бүлийнхаа хүнийг сонгохдоо гэр бүл гэдэг үнэт зүйлтэй хүнийг илүү тайшаа сонгох гэсэн. Тэ? Та хариуцлагатай үнэт зүйлтэй бол тэ хариуцлагатай хүмүүсийг илүү шүтдэг гэсэн. Та амлалтандаа өрдөг үнэт зүйлтэй бол та амлалтандаа өрсөн хүмүүс л танд гоё санагддаг. Тэгээ зөв хүн шиг бодогддог, ойлгогддог гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ хичээлийг ингээд болдог бол одоо нөгөө хүсэл хязгааргүй. Тэгэхээр бүх 10 жилийн
ядаж 11 12 төгсөж байгаа хүүхдүүдэд орчмор санагддаг байхгүй. Эртхэн шиг. Нөгөө бид нар нөгөө цаг хугацаа гэдгээ алдсан тэр 66 тон уйлаад нь штэ. Би 16 таа байсан бол 50 жил гоё амьдрах байсан байж тээ гэд харамсаад байгаа байхгүй. Энийг ихт сонсчихгүй явдаг. Гэхдээ тэр хүн 66-аас хойшоо 96 хүртэлх наснаас гоё амьдрах байх гэж бодож байгаа. Итгэж байгаа багшийн хувьд те. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр нэгэнт одоо ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгтэн ч гэдэг юм уу юм системтэйгээр оруулах ба. Гэтэ манай боловсролын салбар муу гэж байгаа юм биш оруулж байгаа. Гэхдээ энэ үнэт зүйл шүү гэж бас яг тодорхойлж хэлээ системчлээгүй байх гэж хардаг. Тэгэхээр нэг 11 12 дугаар ангийн хүүхдэд орчхоор ач холбогдол нь хаана гарах юм гэхээр оюутан цаг нь утга учир толох гэдэг байхгүй. Мэргэжил сонголтод зөв болох гэдэг байхгүй. Тэгээ оронгоор нь иргэн гэж юу хэлээд байгаа юм гэхээр мэргэжил нь зөв, оюутан цаг хугацаагаа зөв ашигласан тий ашиглал сайтай. Ийм байхад нөгөө тухайн хүний амьдрал цаашгаа өснө, дэвшнэ. Тэгээд улам чамбаарна. Хүн цагийн ирэхээр гэдэг шиг те нөгөө ойм сэлэх тусмаа уламж хамбаарна. Инхээр гэр бүлтэй хүмүүс жишээ нь ингээд муудалцах те зөрчилдөх асуудал гарахад үнэт зүйлээ таньж ойлгоод өөрийнхөө харилцаа хандлага дээр анхаарсан хүн бол төдийл ингээд хамгийн нэгдүгürt одоо зөрчилдгийг эрхэмлэхгүй гэсэн те илүү ойлголцохыг гарч идэл хаанаага гэрэл хийлхийг өөрөө нэрээ би чи уурлаад байгаа болоо жоохон тайвшраад нэг үзье. Эрүүл нүдээр нэг харах гад үзье. Тэр хүний нүдээр харах гад нэг үзье гэдэг ингээд олон талаас нь тунгаах боломжийг үнэт зүйл гэдэг хичээл олгодог. Тэгээ бүх хүнд яваад орж чадахгүй ч гэсэн тэр нөгөө дөнгөж ингээд те далавчаад илгээд нисгэж байгаа үүрнээсээ нисгэж байгаа тэр хүмүүс ороод ойлголцвол тэгээд яг сая энэ багшилж явах яг энэ багшлах одоо шийдвэрийг гаргаад ажиллаж явах хугацаанд бол 10 жилийн хүүхдүүд бас зөөнгөө орсон. Тэгээ энэ жилийн зорилгоо давхрал гэдэг нэртэй сургалтыг бас одоо миний сургалтанд суусан ээж нь хүүхдийнхээ ангид бараг эцэгчүүдийнх нь өмнөөс мөнгөний төлөөч чамаагүй ормоор би ингээ хүүхдтэй ганцхан энэ сургалтыг авахаар хүүхд маань төдийлөн бас хэцүү одоо ганцаар ингээ суулгачаад хүнээр сургалт орно. Тэгэхээр миний хүүхэд гоё гэхээсээ илүүтэй би ангийнх нь хүүхдүүд нь айгүй юм хөөрхөн хүүхдүүд гэдэг юм. Энэ хичээлийг авахулчмаар байна гэд нэг ээж 10 дугаар ангийн хүүхдүүд сургалт авах захиалгыг хийгээд өөрөө зохион байгуулалтыг нэгээд багштай нь уулзаа цагийн төлөвлөлөд авч ирсэн. Тэгээ тэр ээж өөрөө бас айгүй гоё хуваалцах үнэцүүлтэй тий ийм ээж байгаа байхгүй юу ингээд тэр ангийн хүүхдүүдийн мөнгийг бүгдийн ч төлөөд хамаагүй энэ сургалтыг авахуулангаа би хүүхдтэй сонсгомоор байна гэдэг. Хэрвээ та залуу үеэс тий одоо бид нар мэдээж хэрэг одоо залуучууд залуу үеэс одоо нэг зүйлийг л нэг л зүйлийг тий одоо дамжуулж үлдээх боломжтой байсан бол тий залуу үедээ одоо биднээс доошоо нөө ягаа штэ тэр залуу үедээ дамжуулд үлдээх тийм боломжтой байсан бол тэр нь яг ямар үнэт зүйл байгасан бэ? За би бол түүх судал талдаа 0 тий тийм сайн биш гэсэн. Тэгтээ түүхээ эргэж харах гэж хичээдэг. Алдааны үс юм болоо, нууны үс юм болоо. Бидний өвд дээдс өмнө амьдарсан хүмүүс ямар мөсийг зүсгэж хагалж явсан юм болоо, юу туулсан юм болоо гэд. Тэг би маршал чоо болсон гуур бахархдаг байхгүй. Зүгээр зөрчилдөг хүмүүс зөндөө л ах зөндөө олон нэмэр гэдтэгдэг. Манай одоо булганы бас түүх хүмүүс дээр ч гэсэн хүүхдийн толгойг царан дээр авчихсан хүн байдаг. Тэ? Тэг яагаад ингэдэг гэхээр намайг нэг хүн алчаад чи их орныхоо тусгаар тогтнолыг авч үлдгэвэл би чадахгүй байна. Магадгүй аллаа гэхэд би тэрэндээ сэтгэл зүгээд ийлэхгүй өөрийгөө одоо гимтэх одоо яхантай амиа өөрийнхөө амийг өгөө хийх ч тийм дийлэхгүй байна. Надад тийм одоо зориг хүч байхгүй байх гэж боддог. Гэхдээ бидний одоо өвд эдс бол хүүхдийн толгойг царан дээр авч ирсэн байна. Мянган хүнийг те мянгаар нь ч хамаагүй те одоо эрсдүүлээд Монгол улсын тусгаар тогтнолыг аваад үлдсэн. Халуун ам бүлийн цасаараа үлдээсэн үнэт зүйлийг ойлгосоо гэж хүсдэг. Тэгээ бид нар бол залуучууд илүү их гоншхондог юм шиг гэж би томьёолдог. Тэгтээ зарим хүмүүс хүлийн зөвшөөрдгөө те улс төрчид бол буруутай энийг хийж чадахгүй байна. Бид нар сайхан амьдрмаар байна тий баялагтай ийм эзэн баймаар байна. Манай улс чинь баян улс ахгүй гэдэг. Гэхдээ яг та энэ Монгол улсыг сайхан байлгахын тухайд тэр түүхэн хүмүүстэй тэр тусгаар тогтнолыг нэгдүгээр одоо ирэмбэлж үнэт зүйлээ болгож исэн
тэр хүмүүстэй харьцуулахад та яг аль төвшөнд нь ямар үүрэг оролтой одоо тий байгаа вэ гэдгээ бид нэр өөрсдөөсөө нэг асуучмаар санагддаг. Тэгэхээр хүнд бол ээж аав эх орон гэдэг гурван зүйлэл ганц байдаг. Тэгэхээр бид нэр эх оронгүй болчих юм бол ер нь нэг тусгаар тогтносон улсын иргэн байхыг хүсдэг нэг 4,000 гаруй үндэстэн байдаг гэж би сонсч байсан. Нэг бас лекц одоо подкаст ч юм уу нэг юмнаас сонсч байсан баг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр бидний өнөөдөр үзээ ядаад байгаа энэ тэ улс маань магадгүй нийгэм маань хин нэгний мөрөөдлийн л тэ 4,000 гаруй үндэстний мөрөөдөл байх байхгүй. Тэгэхээр бид нар Монголд болохгүй зүйл бүгдээрээ болохгүй байгаа юм бол байхгүй гэж хардаг. Тэ одоо зарчмын хувь хэмжээний хувьд бол 49% нь болоод 51% нь болохгүй байгаа л үзэгдэл бийж магадгүй гэж хардаг. Тэгэхээр манай оронд манай Монгол улсад бахархмаар сайхан түүх, соёл, уламжлал ингээд зөндөө зүйлс бий. Тэгэхээр бид нар энийг л тордож ирээдүйн хойчдоо өвлүүлж үлдээхийн тухайд өнөөдөр бэртгчин зантай байна уу, үгүй байна уу гэдэг дээрээ өөртөө бас бодож тунгаагаад тэгээд бид нар л нөгөө өвдөөцийн хажууд бол бүр ингээд тий хамгийн тансаглалаар амьдарч байгаа. Гэхдээ одоо жишээ нь болохгүй байгаа юм ерөөс ингээд болно бүгд хийгэж байгаа юм шиг. Тэр шийдвэр гаргах төвшөнд нь ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн болохын төлөө байх ёстой. Тэгээд тэр шийдвэр гаргаж байгаа хүмүүс дээр их алдаа байгаад байгаа бол тэрийг бид нар сонгоод иддэг. Тэгэхээр нөгөө хувь хүн маань л өөрөө сайн байж ижил тий тэр шат шатанд нь гарах гээд байгаа, хөдлөх гээд байгаа, шийдвэр гаргах гээд байгаа, бодлого тодорхойлох гээд байгаа хүмүүсээ ядаж нэг их оронч үнэцүүлтэй хүнээр сонгох эрх нь биднэрт байдаг. Тэгэхээр бид нар л илүү сайн байх хэрэгтэй гэдэг юм хатуу шаардлага тавиад байгаа шалтгаан нь тэр. Тэгэхээр нэг тусгаар тогтнол эх орон маань бэжэж дараа нь бид нэр сайн муугаа яалгаж хөгжихгүй тухайга хилцэж цаашаа явах боломжтой. Тэгэхээр одоо Монгол хүн болгоны зүрхэнд эх орон гэдэг зүйл цохилдог байхасаа гэж хэлэх гээд байгаа. За баярлалаа. Та ер нь хүүхэд байхдаа түрүүн цэцэрлэгт явж байгааг гэж сайн ярьсан тий. Тэгээ ер нь таны хүүхэд байх үеийн тий хамгийн том үнэт зүйл чи юу байсан бэ? Хүүхэд байхдаа та ер нь одоо жишээлбэл одоо юу гэдэг чи миний хамгийн одоо жоохон бахад миний хамгийн том үнэт зүйл хамгийн хайртай чихмэл минь байсан ч гэдэг юм уу те ер нь янз янзэр хүүхэд энэ асуултыг асуух хүмүүс янз янзэр хариулдаг л та. Тэгэхээр таны хувьд багтаа цэцэрлэгт явдгуу 3 өдөр өөлсөн гэхээр бас арай нэг өөр хүүхдтэйсэн байгаа байхгүй те. Тэгэхээр яг энэ багтаа хүүхэд насны чинь ер нь хамгийн том үнэт зүйл нь юу байсан гэж та хардаг вэ? Тийм шартай. Тэ. Шартай цаана байсан гэсэн. Тэ нөгөө нэг шартай гэдэг нь атаархсан гэсэн үг бас биш. Тэ ямар нэгэн зүйлд хорссон гэсэн үг бол биш. Нэг ингээд чадандаа гэдэг ийм шийдвэр гаргах юм бол тэрэндээ хүрэх гэж жоохон зүтгэждэг тийм зантаа дөө. Тэгээ манай 10 жилийн багш болохоор бид нарыг дундаа ингээд 10 жил төгсгсөн багш маань дундаа ингээд 5 дугаар ангид ороход авсан. Тэгээд үргэлжлүүлээд ерөөсөө багш солиогүй байж байгаа бид нар төгссөн. Тэгээд багш манаас манай анхны багш өөрөө анх төгсч ирээд анх авсан анги байсан гэдэг ингээд айгүй олон зүйл давцдаг. Тэгээд багш намайг оюутан болсны дараа залуучууд оюутнууд гээд ингээд явж байхад одоо ч гэсэн ингээд хилдэг сэтгэгдэл нь манай юмжирмаа тийм шудраг шууд хэлцдэг тий багштай хүртэл очиод багшаа та болохгүй байна гэж хэлдэг хүүхдээсэн гэдэг. За багшийн хувьд ер нь яг та одоо хизээ одоо үнэт зүйлээрээ одоо хит тий бүр ингээд давж хит явсан юм шиг санагдчихсэн ер нь байсан уу? Үнэт зүйлээ давж. Тий одоо нөгөө нэг хитрхи одоо нөгөө зарчимч юм хитрхи яг энэ үнэт зүйлээрээ хит их нөгөө нэг ингээд. Та түрүүн бас хэлсэн манай академи одоо хамгийн зарчимтай багш гэдэг. Намаагаас өөр бүлэг дээр ч гэсэн зарчимтай л гэж хэлдэг. Гэхдээ би тэрийг юу гэж тайлж ойлгодгийг гэхээр бид нэр ер нь хэвийн гэдэг зүйлээсээ унчихсан. Тэ хэвийн гэдэг зүйл нэг байх юм бол бид нэр тийг хасах нэг рүү унчаад байгаа байхгүй юу? Тэгээд ер нь л ийм байх ёстой ш тэл гэхээр зарчимтай гэдэг байгаа байхгүй юу? Уг нь бол би нэг зарчимтай хүн биш юм. Зүгээр л хэвийн дээр л очих гээд байгаа гэсэн. Тэгэхээр үнэт зүйлийг давж хитэрсэн зүйл бол байхгүй байна.
За одоо жоохон би нэг юм жоохон хөвгөлтэй асуулт асууя. Ер нь ингээд таны одоо тий үнц зүйлсийг нэг одоо амтангаар төсөөлвөл одоо та яг ямар амтан гэж хэлэх вэ? Амтан. За би ч үгүй биологи юм шүү дээ тий. За ер нь бол миний мэрэгжил бол юу? Биологи, экологи. Тэгээд тэрэн дотроо би магистраа шувуу судлалын чиглэлээр бас бичижсэн. Тэгэхээр шувуу гэдэг амьтны өөрийнх нь мөн чанар ихгүй. Хил хязгааргүй те хинээс ч виз хүсдэггүй. Ингээд те одоо дэлхийг тойрч чаддаг хэрэгчлээтэй. Тэгэхээр амьтан гэх юм бол шувуу. За дотоод мөн чанараа жоохон уудлах гэж үзэх юм бол би Монгол өв соёлтойгоо холбох юм бол Монгол адуу хичээл. Вау. Яагаад гэвэл Монгол адууд ингээд тэ үлгийтэй хөвгтийг тавиад ингээд өргөлүүлээд гаргахад гიშгдэггүй тийм үнэлэг. Адуу маань бол тийм байдаг. Магадгүй ингээд хүүхэд эндих янз бүрийн одоо гарч байгаа зүйл олон зүйлийн өвчин зүйлээтэй нөлөөтэй. Гэхдээ одоо гიშгүүлсэн ийм тийм байлаа гэвэл тэр бол цус холсон буюу ирлиз адуу байдаг. Тэгэхээр Монгол адуу гэдэг өөрөө эзэндээ хамгийн ээлтэй. Үнэнч ухаалаг тийм гэж би харж адуугаа их хүндэтгдэг. Багш бүтээрийн одоо хүний үнэт зүйл сэдвийн подкаст маань одоо ер нь бол багахан хугацаа бас үлдлээ. Бас нэлээд хугацааг хоёулаа хамт өнгөрүүлөө. Тэгээд өнөөдрийн ярилцлага энэ подкастаас хамгийн чухал point нь ер нь та юу байсан гэж бодож байна? За ямар тач манай ихтэй бас ингээд подкаст хийж байгаад бол би талархаж байгаа. Яг тэгвэл энэ оюуны үрийг тарьж байгаа. Магадгүй энэ подкастаас нэрээ их оронж бий байж чадж байгаа илүү гэж бодож хүн тунгаах нь үр дүнд хүрж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр ганцхан хүн энийг сайжруулж чаддаг зүйл биш, хамгаалж чаддаг зүйл биш. Бүгдээрээ бид нэр хамтдаа зүтгэжээж, цуг урагшилжээж. За энэ зүйл маань гарч явах хэвээр. Тэгэхээр илүү миний одоо хэлхийг зорьсон зүйл бол бидний бүх үнэт зүйл их орон гэдэг үнэт зүйлэн дотор багтнаа л гэж хэлэх гэдэг. Тэгээ энэ л хамгийн чухал байсан баха гэж. Гайхалтай. Тэгвэл энэ үргээд хоёлоор подкастаа өндөрлөе гэж бодож байна. Тэгээд хамгийн сүүлийн одоо асуултыг та сонсогчдод хандаад тийм бидний подкастыг үзэж байгаа одоо үзэгч сонсогчдод одоо ямар уриалга, ямар үгээр та энэ нэвтрүүлгийг жаргая гэж бодож байна. Та бас манай сонсогчдод хуваалцаач. Ямар ч хэлсэн ингээд нэг булганы болохоор анхны гэдэг тодтголтой тийм подкастын анхны зочин тэгээ бас эмэгтэй 5 одтой багшийн анхны багш гэдэг юм ингээд байж байгаа. Тэгэхээр энд нөгөө миний ямар байхаас үл хамааран бид нэр ингээ агуулгыг л түгээж тэг хандлагыг л зөв болгож явах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр миний хичээл одоо жишээ нь сургалтанд сууж исэн хүмүүс байгаа л да. Аймагуудын тэгээд манай булганы байгууллагууд багш нар эмчнэр гэдэг. Тэг ингээ харахаар тийм нэг тийм аз жаргалтай ингээл инээд хөөрөөр ингээл бэлхаад идэг сургалт бол биш. Илүү их ингэж бодсон, тунгаасан, бясалгасан, нэрээ би хаана явж байгаа вэ? Цаашаага яах вэ? Би нэрээ гэр бүлдээ цаг гаргаж чаддаг билүү? Гаргаж чаддаггүй билүү? Би нэрээ нэг хүн хаана байх ёстой гэдгийн шалгуурыг яг хэд дээр хаана яваад байгаа юм бэ гэдээ өөртөө одоо дүгнэлт хийх боломж байдаг. Яг зөв одоо харж чадах юм бол тий авч чадах юм бол. Тэгэхээр үнэт зүйлгээд асуухаар хүн болгоно 1 2 3 юм хэлдэг. Ер нь нэг 5 үнэт зүйл хэлдэг. Би суралцагч төдийлээ хараагүй. Нэг доор гэсэн үг тий. Тэгэхээр нөгөө хүмүүс маань үнэт зүйл гэдэг үгийг бол мэддэг гэж би хэлэх гээд байгаа. Аха. Үнэт зүйл гэдгийн мөн чанарыг нь бол таниагүй гэж хэлэх гээд байгаа. Таньсан хүмүүс байвал би баяр хүргэж талархмаар байна тий. Одоо тэрийг тэр хэмжээнд бас танин тунгаана гэдэг бол олон зүйлийг бас бясалгаж бодсон, ухаарсан ийм хүмүүс байж байгаа. Тэгэхээр яг энэ подкастаар одоо үзэж байгаа энэ хүмүүстээ юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр яг та амьдралын мөн чанарыг ойлгосон уу гэж тий. За ойлгосон бол таны амьдралын мөн чанарыг дэмжиж, тэтгэж, усалж, ургуулах зүйл нь юу юм бэ гэхээр үнэт зүйл гэдэг. Тэгэхээр үнэт зүйлээ тогтоож ирэмблэх энэ дэр багш нь нэг зүйлийг хэлмээр байгаа.
Би одоо Улаанбаатар Булган хоёрын хооронд нийлэн явдаг. Одоо машинаа өөрөө бариад. Гэхдээ нэг ч хүн авч явдаггүй. Яагаад авч явдаггүй гэхээр амнаас яагаад тийм чухал юм бэ гэдгийг би өөрөө мэддэг. Тэгэхээр би одоо бензиндээ нэмэрлэх гэж гэдэг юм уу, тэ ямар нэгэн шалтгаанаар мөнгө олох гэж гэдэг юм уу, 2 хүн суулгаад явж болно л та. Тэгээ ганцаараа л явж байгаа юм чинь. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр хүний амь нас гэдэг үнэт зүйл маш чухал. Тэгэхээр бид нар амь нас чухал уу гэдгийг мэддэг мөртлөө ямар чухал вэ гэдгийг энэ дандаа л харамсдаг. Нэрээ би согтуугаар машин барьдаггүй ээж тэ. Нэрээ би бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явсан байна. Би жоохоо уураа дарж чадахгүй гүйцэтгүүлэгтээ ослоовоор гаргачлаа гэдэг дараа нь харамсдаг. Тэгэхээр үнэт зүйл гэдэг бол тодорхойлоод ирэмблэх гэдэг нэм амь насны үнэт одоо үнэтэй. Тэ? Түүнээс ч илүү одоо чухал гэдгийг бид нар ингээд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр та үнэт зүйл гэдгийг ойлгоогүй байж байгаад хэн нэгний амь насанд хүрэх хэмжээний алдаа дутагдал битээ гаргаасаа гэж л гэдэг гэсэн. Тэгэхээр илүү энэ үнэт зүйл гэдэг үгийг сонсоод өнгөрөх биш судалж тунгаагаад тэгээ түүнийгээ бас амьдралдаа уламжлуулаад үр хөвгтдээ ингэж бас үлдээгээсэ гэж та бүхнээс өгсөн байж. Баярлалаа. За STV Academy-аас эрхлэн гаргаж буй Youth podcast-д өнөөдөр үндэсний 5 оттой багш Шимжирмаа багш маань хувь хүний үнэт зүйл сэдвээр маш сонирхолтой сэдвээр ярилцлаа. Багштай баярлалаа. Цаашдынхаа ажил үйлсд өндрөөс амжилт хүсье. Баярлалаа. За энэ хүртэл хамт байсан үзэгч сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн подкастаар иргэн уулзцгаая. Баярлалаа. Баяртай.